Энэ хэсгийг цохилт гэж байгаа. Цохилт, даралт гэдэг маань энэ өөрөөр хэлбэл тод гарсан энэ тодорсон хэлбэр тий. Цохилт, даралт, имжилт. Одоо монголчууд бид нар дээлээ имжиж өмсдөг тийм үү? Хэрвээ бидний өмсдөг хэрэгэлдэг дээл маань имжихгүйгээр одоо өмсвөл яаж харагдах нь тодорхой. Тэгвэл бас бид нар монгол бичиг маань ахуйгаасаа монгол ахуй амьдралаасаа үүсэлтэй гэж бүгдээрээ мэдж байгаа тийм үү. За тэгвэл одоо зөвхөн хамгийн анхны титэм үсгийг бичгэд л бид нар яаж ийн? Дээлээ имжиж өмсдөг шигэ ингээд имжээд өчтдөг байх нэ. За цохлоо, дарлаа, имжлээ, биерээ өргөн. Энийг өргөлт гэж байгаа. Өргөөд дарна. За ингээд титэм үсэг гэхэд ийм техник. Үсэг болгон өөрийн гэсэн махбодтой гэж хэлжсэн. Тэгэхээр одоо титэм үсгийн махбод нь гэхэд л яах нь вэ? Цохлоо, дарлаа, имжлээ, өргөлөө, дахиад дарлаа. Ийм байх жишээ нэ. Өнөөдөр манай байгууллага дээр Монгол бичгийн өдөрлөг судалгаа явж байна. Тэрэн дээр монгол бичгээр нэрээ бичиж сурлаа. Дурсамжтай гэж нэрээ монгол бичгийн биерээр бичүүлж явлаа. Тэгэхээр баяртай байна. Багада үзэжсэн монгол бичгийн сэргээж өгж байгаа их баяртай байна. Өнөөдөр соёлын төвлөргөтэй хамтран одоо үндэсний бичиг үсгийн баяраар монгол бичгийн өдөрлөгийг хамтран зохион байгуулад ингээд соёлын төвлөргөний ажилчид албаагчид маань амжилттай ингээд өдөрлөгтөд оролцоод явж байна. За энэ өдөрлөгөөрөнд монгол бичгийн одоо үүсэл хөслийн тухай сургалт ороод тэгээ уран бичлэгээр одоо манай албаагчид маань өөрсдөө бичиж үзлээ. Манай багш нартай хамтран монгол бичгээр нэрээ бичүүлээд яг энэ уран бичлэгийг одоо төлхөө суралцлаа өнөөдрийн өдөрлөгийн үйл. Өв соёлоо хүндтгэн одоо монгол бичгээ хамтдаа бичиж, хамтдаа суралцаж, хамтдаа монгол бичгийн талаар сайхан халуун яриа өрнүүлсэн та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсье.